Сайн байцгаана уу найзуудаа? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Яны найзуудаа? Өглөөний минь. Хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ цэвэр уусгын ач холбогдлыг үзье. Тэхүү найзуудаа. Тиги. Би бас энэ талаар сайн мэдэхгүй. Найзуудаа, зургийг ажиглаарай. Зурган дээр хэн юу хийж байна? Дүүдээ хүүхдүүдээ өглөө босоод тэр охин шиг шууд ундааж үс уух нь зөв үү буруу юу? Түнтүүлэж өглөө босоод юу удаг вэ? Би өглөө босоод цаа удаг. Дүүдээ сайн байна. Ундааж үсийг хүүхдүүдээ хизээ ууж болох вэ? Өдрийн цагаар хоол идснээс хойш тийм ээ чөлөө зөгөөрөө бид нар ундааж ус ууж болно тийм ээ? Харин хоол идэхээс өмнө ус уувал ямар ач холбогдолтой байдаг юм болоо? Алив хүүхдүүдээ та нарын өмнө байгаа савтай цэцгийг харж байна уу? Харж байна. Энэ цэцгийг хажууд нь байгаа жүүсээр усаж чухал цэцгийг авах найзуудаа цэцэг маань урахгүй үхчихэн шүү дээ. Тэгэхээр цэцэгчдэр, хүнчдэр бүгдээр байгалийн бүтээл учраас ус нь хүний бид илүү ашиг тустай хэрэгтэй байдаг юм а найзуудаа. Ойлгосноо уу? Ойлгосон. Тийм үү найзуудаа. Би бас ундаа уух дуртай байдаг. Тэгтээ өглөөдөө үл харин өстө уудаггүй шүү. Эмээ маань уулгадаггүй. Найзуудаа, Түнтүүлээгийн эмээ их сайн эмээ вэ, тийм ээ? Тийм. Манай Түнтүүлээ бас эмээгийнхаа загсан болгоныг санаж явдаг бас сайн үе юм а, тийм ээ? Тийм. За, тэгэхээр найзуудаа, өглөө босоод цэвэр ус ууж хөвшгэн бол бидний нойрмог бийг сэргэж илүү сэргэлэн сайхан би эрүүл жирэг байдаг байх нь. Түүнээс гадна өглөө болгон ус ууж хөвшвөл бид нар өндөр том ах ихч болох нь шүү дээ. Та нар өндөр болохыг хүсдэг үү? Хүсдэг. Эрүүл жирэг өндөр том болохыг хүсдэг сайн хүүхдүүдийн дараагийн дүрмийг зохиоцгоё. Тэхүү найзуудаа. Тэгээ. Ямар дүрм байж болох вэ? Сайн хүүхдүүд өглөө босоод Зүйтэй найзуудаа. Сайн хүүхдүүд өглөөс ирээд цэвэр ус ууж нойрмог биеэ сэргээдэг. Тийм ээ найзуудаа? Тийм. За, өнөөдрийн болонтой хамт байсан бүх найзуудаа баярлалаа. Дараагийн Монголын шинэ өглөө нэвтрүүлгийн сайн үгэл болонтой дахин уулзлаа. Түр баяртай найзуудаа. Баярлалаа.